Камер тавьж мэддэг тест. Йоо. За тийм түрүүний миний ярьжсэн өгцөн хүний дэргэд цагдаа нар ирээд хажуугаар явсан анхаарсан хүн болгоныг яв бистаам гэж хөөж байна. Энэ түрүүн цагдаа нар зодуулаад өгсөн. Эхлээ буудуулаад унсан. Дараа нь цагдаа ирээд бороход алдсан хүн байгаа. Имч ирээд найдвар өгсөн бололтой яваад гисэн. Хажуу оргины хүмүүсийг бүгдийг нь хөөгөө цагдаа нар ирсэн. Одоо ачих гэж байгаа шиг байна. Хинч зүрхэлж гараараа хөрөхгүй зөвхөн хөлөөрөө л энэ өгцөн хүнд хүрч байна. Цусан шүү дээ. Цусаагаа өсдөг байсан шүү дээ. Одоо гэрлэнд амар сайн. Юу ч юм. Цагдаа нар хажуу энийг анхаарсан хүн болгоныг хөөж ин харуулахгүй энэ өгсөн үнийг. Магадгүй энэ бичлэгийг хийснээр би буруутан болж магадгүй. Гэхдээ би энэ бичлэгийг нийцэд үзүүлнэ. Би энэ мөргөлдөө хийснээс хойш өгцүүлийг цонхон дээрээс ажигласан. Энэ бүр арай дэндүү байсан. Цагдаа нар хүмүүсийг хөвтгээд эсэргүүцэл үзүүлэхгүй байхад нь зодоод исэн. Жоох хүүхэд чамаагаад нүүр нүрдгүү болж бичсэн. Энийг би ганцаар ялаагүй миний хажуу зогсож байгаа бүх хүмүүс гэрчлэнэ. Гэрчлэн үстэй манайхаа. Нээд. Намайг камераараа цагдаа нарыг хүмүүсийг зодож байгааг бичгэд цагдаа нар над руу болооч гэж хэлэхэд өөдөөс буудсан. Шууд буу гаргасан бүгд. Ор гэж энэ пистам гөлөг мэн гэсэн. Энэ бол ардчсан ус яавч бишээ. Цагдаа нар нэг намын байр шатаас нийтлээ цагдаа нар энэний хариуг хүний амиар авж гин. Өчнөө хүний амиар авж гин. Өшөө хідэн өгсөн байгааг би мэдэхгүй. Ямар ч байсан тэр жоох хүүхдүүдийг эсэргүүцэхгүй хөвтөж яахтан дээрээс нь тархируу нь болбоод байсан. Энэ уцтаан ч юу ч харагдахгүй.